24-с 25 оны хичээлийн жилд манайх 376 80-аад хүүхэд одоо хамруулж ажиллаж байгаа. За гэр бүлэгт бол 25 гэсэн нормтой байдаг. Гэхдээ одоо энэ жилийн хувьд бол 27 8 хүүхэд хамруулж байгаа. За 21 27 29 дугаар хорооноос бол манай цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулан ажилладаг. За 21 дугаар хорооноос дийлэн хүүхдүүдээ ингээ хамруулж ажилладаг. За тэгээд 21 дугаар хороонд одоо нөгөө ганцын задгаа гэд хаяг нь тодорхой болоогүй тийм гэр хорооллын бүс байдаг. Тэгээд тэндээс одоо хаяг нь тодорхойгүй хүүхдүүдийг бас түлхүү хамруулдаг. За хамгийн гол том үр дүн гэх юм бол хамран сургах тойргийнхаа хүүхдүүдийн одоо нөгөө хамран сургаж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэн одоо хувь нэмэгдэн. За дээрэс нь хаягийн бүртгэлгүй одоо нөгөө цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхдүүд айлын хүүхдүүдээс нэлээд түлхүү одоо хамруулсан хамгийн том үр дүн гарч байгаа. Ерөнхийдөө бол аягүй сэтгэгдэл өндөр байдаг эцэгчүүд яг тэгвэл нөгөө цэцэрлэгт хамрагдчих чадахгүй хүртээмжээс шалтгаалаад бүртгэлдээ орж амжаагүй. За нөгөө хаягийн бүртгэлгүйгээс болоод хамрагдчих чадахгүй байгаа хүүхдүүд хамрагдчих байгаа учраас эцэгчүүд маань аягүй өндөр сэтгэгдэлтэй. Тухайн бүлэгт ажиллаж байгаа хоёр багшийн хувьд ч гэсэн интернет болон одоо бусад хэрэгслүүд одоо нөгөө хүүхдийн аюулгүй байдал талаасаа ч гэсэн ингээд аюу олон давуу талуудтай байгаа. За тэгээд хүүхдийн нөгөө агаарын өөрсдөө багш нар маань хэмжээд тэндээсээ хяналтаа хийгээд тохируулаад явцдаг. За нэгдүгээрт тийм хоёрдугаарт болохоор агаар сэлгэлтэй хийгээд явцдаг. За мөн одоо нөгөө энэ дундаа юм партай байсан бол ингээд зай талбай хэсэгч гэдэг юм уу те. Ерөнхийдөө бол аюу олон давуу тал ажиглагдаж байгаа. Өмнө жил бол харьцангуй айгу бөхчөм агаар одоо сэлгэлт бол айгу муу байсан. Одоо агаар чигшүүлэгчтэй болсон байна. Одоо хүүхдүүдийн эрүүл мэнд талаасаа ч гэсэн ерөнхийдөө агаар чигшилттэй сайн байгаа учраас ерөнхийдөө надад бол айгу тааламжтай байна. Агаар чигшүүлэгч тавихаас өмнө бол бас ингээд хүүхдүүд мэдээж яриг тоглож наадад явангууд айгу хөлөрдөг. Тэгээд ингээ амар хөлн гарсан амар бөхчөм байдаг байсан байхгүй. Тэгэхээр бөхчөн байжгаад ингээ коридор руу гарангууд коридор нь бас жоохон сэрүүхэн талтай байнгын хаалга онголцдог учраас сэрүүхэн талтай тэгээ ингээ халуун хүүхдэн хавсраад хүүхдүүд танаа төрөх магадлал аюу өндөр байсан. Хүүхдүүд одоо халуун хэтиг халуун бөхчөм агааргүй байхаар одоо хүүхдүүд нөгөө хичээлээ ойлгохгүй багшийнхаа зааж байгаа юмыг ойлгохгүй бас тэгэх тал аюу өндөр байгаа. Тэгээд нөгөө хийж байгаа юмдаа гүц төвлөрч чадахгүй. Одоо ингээд агаар халуун хүүтэн ингээд таарад ирэнгүүт хүүхдүүд мэдээж ирэх анхаарал нь бол сайн төвлөрөөд хичээлээ бол аюултай ойлгоход нь маш тус нэмэр болно гэж бодож байна. Хүүхдүүдийнх нь яг одоо гэр цэцэрлэгт хуваарлагдсан тоон хүртэл аюу тохиромжтой, тийм илүү биш, бага биш. Ерөнхийдөө хүүхдүүд нь ингээд хичээл номоо хийгээд ингээд тоглоод явах бол зай завсар бүрэн боломж нь бүрдсэн. Гэр цэцэрлэг ерөнхийдөө аюу тав тухтай. Сурах орчин нь бол 100% бүрдсэн л гэж л. Байшинд амьдарч байгаа хүүхдүүд бол цон хаан тааз хаалгал гэж мэднэ. Одоо энэ гэрт сурч байгаа хүүхдүүд бол унаа мэдж гин, хаалгаа мэдж гин, багнаа мэдж гин. Гэрт одоо ерөнхийдөө юм байдаг. Гэрт ингэдэг гэдгийг бүгднийг мэдж байгаа. Байшин гэр хоёрт бол асар их ялгаатай. Тийм учраас айгүй тийм зөв гэж бодож байгаа. За гэр цэцэрлэг байгуулагдсанаар бол цэцэрлэгийн одоо нэг хүүхдүүдийн ачаал бол харьцангуй багассан. Тий. Манай бүлэг болохоор 27 хүүхэдтэй. За урд нь бол агаар сэлгэлт муу байсан. Дээгүүрээ нөө пилонктой байсан. Тэгээд нөгөө агаарын тийм нөгөө цэвэршүүлэгч тийм юу байдгүй байсан. За одоо болохоор шинээр нөгөө агаар цэвэршүүлэгч тавиад манай анги бол ерөнхийдөө агаар сэлгэлтэйг сайн болсон байгаа. Тий. Урд нь болохоор энэ хоёр багныхаа өмнө энэ хооронд тентэй байдаг байсан. Тий. Бас нөгөө давхар юм шалны алаалттай. Тэгээ бол яг шалны алаалттай болохоор хүүхдүүд доороосоо ингээ халахаар нөгөө буйл мөл нь бас айгүй их өрөвсдөг байсан. Тий. За тэгээд энэ шалны алаалт энэ одоо хоорондох зайд юу болохоор хүүхдүүд ингээд тен мен дээр бас нэг тэгэлж мэгэлж гээд бас ангийн нөгөө нэг зайд бас айгүй их нөлөөлдөг байсан. За энэ халаагуур болохоор гаднах агаарыг сенсорээ ингээд одоо эргэлдүүлээд доторх агаарыг цэвэршүүлээд хүүтэй агаарыг дулаан болгож ангид
одоо дулаанаа өгдөг байгаа. За энэ болохоор агаар цэвэршүүлэгч. Энийг энэ залгуур аранд тогонд залгаад дотор байгаа бохир агаарыг одоо энд байгаа энэ агаар цэвэршүүлэгчээр дамжуулаад тэгээ агаар цэвэршдэг. За манай болохоор Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо 166 дугаар цэцэрлэг. Урд төвдөө хой салбартаа гэдэг 2 газар цэцэрлэгээ ажилладаг. За хойно салбар нь болохоор гэр бүлгийн хүүхдүүд гэж орж ирж байгаа. Гэр бүлэг нэмэгдснээр ачаалал бас гайгүй болж байна. Энэ агаар ба агаар гэдэг энэ халаатыг тавьснаас бол биднэрт бол амар ингээд хүүтэн халуунаа өөрснөө тохируулцдаг. Тэгэд агарын сэтгэлд айгүй гоё юм. Айгүй олон давхархтай юм билээ. Одоо ус борооноос ахуулаад хамгаалсан 2-3 давхархтай. Тэгээд энэ шалны халаалтын доотл мотлол гэхэд бүр ингээд нөгөө дулаалга бүр дээшээгээ нөгөө юурууга ханаруугаа ингээд дээшээгээ болохоор нөгөө дулаан алт гэж байхгүй. Энэ шинэ агаар энэ халаалт болохоор одоо хүүхд очиод ингээд төлөгдөх тийм эрсдэл баг. Аюулгүй. За тэгээд эн чинь агаараа сэлгэгдэж байгаа болохоор хүүхдийн нөгөө хамар ам битүүрэхгүй хүүхдийн бас эрүүл авах ба. Энэ хоёрын хооронд нөгөө юу тэн байдаг байсан болохоор ингээд энэ тэн байхгүй айгүй баг зайрны юм агаар гэдэг халаатыг тавьчихаар хүүхдийн хөдөлгөөн нь бас чөлөөтэй болчихж байгаа. Манай хүүхдүүд их олон хүүхдтэй ангид явж ирсэн. Тэгээд энэ гэр цэцэрлэг маань ашиглалтанд орсноор илүү тухтай стандартын дагуу 25 хүүхдтэй тийм тоглог ангид л орсонд маш их таатай баяртай байгаамаа. Одоо энэ гэр цэцэрлэгийг барихаас өмнө өөр бас нэг гэр 2 гэр байсан. 4 гэр. Тэгээд тэр нь олонгууд яг гэрийнхаа дунд хэсэгт пар хэлбэрээр цахилгаан халаалтаа шийдсэн. Тэгээ энэ гэр цэцэрлэгийг буулгаад шинчилж бариад тэгээд давуу тал маш олон юм байлээ. Энэ анх барьсан гэр цэцэрлэгт. Урд нь олонгууд зүгээр энгийн нэг давхархтай гэр байсан. Одоо олонгууд энэ гэр цэцэрлэг маань эко гэдэг утгаараа гадна талын агааржуулалтаа маш сайн шийдсэн. Эрүүл хүүхдүүдэд айгүй тийм ээлтэй орчин бүрдүүлж чадсан байгаа. Дээрээс нь халаагуур агааржуулалт захилгаан гэхэд бүх юмнуудыг төгс шийдсэн байгаа юм л да. Одоо гадна талаас цан захгүй гэж байгаа давуу тал нь. Гадна талаасаа цан захгүй. Тэгээ дотор талдаа тийм чийгтэй орчин үүсэхгүй. Тийм л давуу талтай байгаа юм да.